Үндсэн хуулийн цэц зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болгож ан зоригийг улирах боломж бүрдүүллээ. Орос Албаны улсаас 15 жилийн турш агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг сойрхон батллаа. COP17 олон улсын хурлаас өмнө Улаанбаатар хотын 40 байршилд цахилгаан автомашин зэмлэх станц байгуулна. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн төлөв байдлын судалгаа хангалтгүй төвшөнд байгааг мэдээллээ. Оройн мэдрэг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилно гэсэн үндсэн хуулийн заалтыг цэц өчигдөр хүчингүй болгосон. Ингэснээр бүрэн эрхэнд дуусахад хэдхэн хоног үлдээд байгаа улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч Ган зоригийг суудалд нь улируулан үлдээх эрх зүйн гарц нээгдсэн. Хамгийн ноцтой нь цэцийн энэ шийдвэр нь ганц ерөнхий шүүгчээр зогсохгүй 6 жилийн хугацаатай бусад албан тушаалтнуудад ч суудлаасаа салахгүй хадагдаж үлдэх аюултай жишг тогтож байгааг улсын их хурлын гишүүд анхаарууллаа. Өмнөх хуулиар улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилогдох ёстой байсан. За тэгвэл цэцийн хүү зөвхөн нэг удаа гэх үгийг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь улс төрийн хүрээнд маргаан дэгдээгүй байна. Гол нь асуудал зөвхөн ерөнхий шүүгчээр зогсохгүй гэж гишүүд бухимдцгааж байна. За 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай өөр олон 10 албан тушаалтнууд Монголын төрд бий. За энэ тэтгэр дарганаар цэцийн энэхүү шийдвэрийг бамбай болгон ашиглаж бүгд суудлаасаа салахгүй мөнхөд улираан томилогдох хаалгыг үүгээр нэчглээ гэж улсын их хурлын гишүүд шүүмжилж байна. Энэ бол зөвхөн дээд шүүхийн ерөнхий шүүгчийн асуудал биш. Энэ 6 жилээр нэг удаа сонгогддог өөр бусад албан тушаалтнууд тест хийчлээ. Дээд шүүхээр далиндуулж энийг яаж явуулж болох вэ гэдэг тестийг хийчлээ. Энийг бид нар бас хэлэх хэрэгтэй шүү дээ, Илэн Далангуу. 6 жил бол үр дүнтэй ажиллахад хангалттай хугацаа. Үргэлжлүүлэн ажиллах юм бол хараат бус байдал нь алдагдана гэсэн ийм дүгнэлтийг мөнх сайхан бас бичсэн байгаа юм. Тэгээд одоо энийг хүмүүс нь уншиж танилцаад за томилох ерөнхийлөгч маань бас анхаараасаа Ган зориг нь одоо дахиад томилогдно гэд дайрчих үү бурхан минь. Бүх нийтээрээ харж байгаа шүү. Цэцийн үйл ажиллагаанд эрх зүйч гишүүний хувьд эргэлзэж байна. Одоо яг дараад нь дахиад Монгол улсын ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа гэснийг бас өөрчлөх үү? Энэ системийн хямрал руу цэцэн өөрөө дүгнэлтээр түлхдэг шийдвэрээр аваачдаг болох гэдэг юм биш үү? Хугацаанд дууссан дарагтай цэцээр юу нэгчний асуудал шийдвүлэх вэ? Дахид цаашаага хэдэн захиалга гүйцэтгэхийг мэдэхгүй, юу хийхийг мэддэхгүй ийм хүнээр Монгол улсын ийм хүмүүсээр, орон тоо дутуу хүмүүсээр Монгол улсын үндсэн хууль буюу язгуур эрх ашиг асуудлыг шийдүүлээд баймааргүй байна гэсэн санал хэлж байна. Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болцсон. Нэг гишүүний орон гараад 6 сар орчим хугацаа өнгөрцсөн байгаа. Яг үндэ бас та бүхнийг одоо шаард хүртэл бас анзааргүй явсан. Энийг ойрын үед одоо оруулж ирж одоо асуудлыг шийдүүлнэ, их хурлаар шийдүүлнэ гэдгийг бас хэлье. За их үндсэн хуулийн цэцгийн дарга болон оронтой дутуу байгаа нэг гишүүн гэсэн энэ хоёр томилгоог хурдан хугацаанд оруулж ирэхийг сөрөг хүчнээс шаардлаа. За үндсэн хуулийн цэц ингэж бүрэн бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргаж байгаа нь хараат байдлыг нь улмал нэмэгдүүлэх эрсдэлтэйг сануулж байлаа. Орос Албаны улсаас 15 жилийн хугацаанд онгоцны түлш нийлүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр улсын их хурл сойрхон батллаа. Өнгөн талдаа энэ нь агаарын тээврийн салбарыг гал алдуулахгүй байх алхам мэт боловч цаанаа маш том ашиг сонирхлын зөрчил улс төр эдийн засгийн болгоомжлыг дагуулж байгааг гишүүд хэлж байлаа. Орос Албаны улсаас онгоцны түлш нийлүүлэх энэ хэлэлцээр 2024 оноос эхэллээ. Тодорхойлбол 2024 онд Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсад хийсэн аялалчлалын үеэр хоёр улсын салбарын сайд гарын усыг зурж тохиролцсон байдаг. За ингээд энэхүү гэрээ өнгөрсөн жил улсын хурлын босхийг давах гэж оролцсон ч хэлний хариулгын ноцтой алдаануудаас болж гишүүдийн шүүмжлэлд өртөж бутсан байдаг. За бүр Монгол улсын эрх ашигыг хохироож болзошгүй заалтууд шургуулсан гэх шүүмжлүүд ч гарч байлаа.
Харин энэ удаа засаг сайжруулсан нэрээр дахиж орж ирсэн ч гишүүдийн хардлага болгоомжлол буурсангүй. Гол асуудал нь энэ хэлэлцээрийг хийснээр Оросын холбооны улсаас зөвхөн онгоцны түш худалдаж аваа зогсохгүй, Монгол улсын стратегийн голцыг болох нисэх буудал дээр түш цэнэглэх зохицолбор барих тухай заалт багтсан явдал юм а. Хамтарсан байгууллага байгуулна гэхээр энэ хэд хэдэн харьцаатай компани байгуулах юм бэ? Тогтсон зарчмын хувьд бол 60-40 харьцаатай, Монгол улсын тал 60% эзэмшнэ. За энэ бол өмч эзэмшихгүй компани шүү. Энэ бол зөвхөн менежмент хэрэгжүүлэх компани шүү. Маргаан гарсан тохиолдолд Оросын холбооны улсын арбитрт хандна гэж байна л да. Мэдээж одоо Оросын талын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрээр орно гэдэг бол тэр тал шийдэгдэх магадлал нь бол илүү өндөр болно. Казахстан гэдэг болон Беларусь гэдэг санал одоо манай талаас тавигдаж, за Беларусаар нь одоо асуудал шийдэгдсэн. Беларус бол тусгаар тогтносон манай улстай одоо найрамд харилцаатай улс байгаа. Ингээ 3 дахь орны арбитраар шийдүүлнэ гэж шийдэгдсэн. Энэ агаарын үйлгийн шатхууны асуудал дээр нийлүүлэлт тогтворч уу? Үний үед тогтвортой байж чадах уу? Тэгээ агаарын хөлгийн түш бол манай улс яг одоогийн байдлаар гэхэд дэлхийн зах зээлийн үн 1 тонн 1600 орчим доллар байна. Бид 1200 орчим доллараар авж байгаа. Оросын холбооны улс бол сайн хөршийн харилцааны хувьд биднийг бас энэ хэлэлцээр дэ үнэнч байна гэж одоо итгэж байгаа учраас гэж томьёолж хэлж одоо биднэрт бол хэдийгээр гэрээгүй байгаа ч гэсэн нийлүүлдэг, тасралтгүй нийлүүлж байгаа. Энэ агаарын тээврийн тариф одоо плетний үн өртөгт одоо ямар байдлаар нөлөөлөх вэ? Тасалбарын үнэнд нэг 30-40% нөлөөлөлтөө гэж одоо зам тээврийн яамныхан байна биднэрт мэдэгддэг. Тэгэхээр бид бол яаж ч байсан эндээс бол давуу байдал олж байгаа юм аа. За 2024 оны 9 сард байгуулагдсан хэлэлцээр энэ хэлэлцээрийг би зурж ирсэн. Хайрын 1 жил гарангийн хугацаа бид хэд алдчихж байгаа. 2 удаа одоо бензин тасалтаад дамжны сайдыг бараг л дүүжилж алангаал алдсан. Тэгэл тасарчж байгаа байхгүй юу. Тэгэд энэ хэлцээртэй байсан бол бид нар бас нэг цаас бариад ярих юм боломж байсан. Тэгээд яасан дараагаар нь Монгол улсын бүхэл томцууд, төрийн өндөрлгүүд, сайдууд очиод тэнд нь очиод бүхэлзөөл энэ асуудлаа яаралтай бид нар батална гэж ингээл ярьж байгаа шүү дээ. Оросын холбооны улсаас 15 жилийн турш онгоцны түвш худалдаж авахын хэлэлцээр батлагдсанаар дотоодын үйлдвэрлэл хэрхэх вэ гэдэг асуулт ч урган гарч ирлээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө засгийн газрын газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилттэй холбоотой тусгайлсан хууль баталж эрх зүйн гацааг нь гаргасан. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалтанд орох хугацаа наашилсан. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор манай улс онгоцны түвшийг дотоодоос 100% хангах бүрэн боломжтой болно. Гэтэл яг энэ нэгзэгтэй үед хойд хөрштэй урт хугацааны гэрээ байгуулж байгаа нь өөрсдөө хүлээсэнд оруулж байгаагаас ялгаагүй гэх шүүмжлэл гарч ирлээ. Гэсэн ч эцсийн мөчид гишүүд хойд хөрштэй байгуулах энэ хэлэлцээрийг саяхан батллаа. Хүүхдээ хөгжүүлэх хүсэл байвч дугуйлангийн өндөр төлбөр өрхийн халаас их тэмтэрдэг. Олон мянган гэр бүл тулгарч байгаа энэ асуудлыг арилгахын тулд хүүхэд бүрт тэгш боломж олгох анхдагч хуулийн төслийг Бадамсүрэн нарын гишүүд боловсруулан чуулганаар хэлэлцүүлж эхэллээ. Эцэг их бүр хүүхдийнхээ авьяасыг нээхийг хүсдэгч дугуулан секцийн төлбөрөөс болоод энэ хүслээ хойш тавих нь цөөнгүй. Тэгвэл шинэ хуулийн төслөөр хүүхдийн авьяа сонирхол тулгуурласан бодит үйлчилгээг төрөөс стандартжуулж санхүүжилтийн тогтолцоог нь шийдэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл хүүхэд бүр мөнгөтэй мөнгөгүйгээс үл хамааран тэгш хөгжих боломжийг бүрдүүлэх нь хуулийн гол зорилго гэлээ. Гэхдээ энэ хуулийн төсөөлд бичигдсэн сайхан заалтууд амьдрал дээр хэрэгжих боломжтой эсэхэд гишүүд хэрэгэлзэж байлаа. Учир нь одоо хэрэгжиж байгаа хуулиуд дотор хүүхдийн хөгжлийг дэмжих тухай маш олон заалтууд бийж хэрэгждэггүй гэдгийг хэлж байсан юм а. Монгол улсын залуучууд хөгжлийн хуультай шүү дээ. Тэгээд энэ хуулийг мэддэг залуучууд байтугай их хурлэгч баг байхгүй. 2017 онд батлсан хууль нь өнөөдөр хэрэгжил 0. Тэгээд энэ шиг ийм амьгүй хуулиудыг бид нар батлах уу, амьтаа болох уу гэдэг юм асуудлууд бас төрийн бодлого байгаа юм а. Залуучдын хөгжлийн хууль, ахмад насны дэмжих хууль гэдэг энэ хуулиуд маань нөгөө санхүүгийн механизмыг хамтан шийдэж өгөөгүй учраас ингээд ерөөсө хэрэгждэггүй. Хэрвээ энэ ирээдүйн сангаас зарцуулагдах механизм нь батлагдахгүй бол энэ хууль мөн л адилхан залуучдын хөгжлийн хуультай адилхан нэг ийм хэрэгжихгүй хууль болно.
Мөнх баясгалан гишүүний анхны одоо явж исэн хуулийн хувилбарыг бол би уншиж ирсэн л да. 30 мянган төгрөгийн ваучерыг одоо сар болгон хүүхдэд зарцуулна. За эцэг эхэн дээрээс нь 20-ыг байна уу, 30-ыг байна уу, 50-ыг байна уу нэмээд тэгээ яг энэ тусгай одоо зөвшөөрөлтөө ийм байгууллагуудад тэр ваучерыг одоо уншуулж хэрэглэх ийм хэрэглээгийн зохицуултыг одоо хийж өгсөн байсан л да. Тэгээ яг энэ зохицуултын хуулийн дээр бол ороогүй юм шиг ингэж уншигдэж байна. Тэгэхээр яг одоо ямар процедураар одоо энэ хүүхд хөгжлийн зарцуулах гэдэг мөнгөн хөрөнгөчн зарцуулагдах юм бэ гэсэн нэгдүгээр асуулт байна. Нэг хүүхдэд ноогдох одоо хүүхд хөгжүүлэх үйлчилгээний зардал нормативын хэмжээг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу сангийн яам, боловсролын яам, хүүхдийн асуудал хариуцсан гэр бүл одоо хөдөлгөөн нийгмийн хамгааллын яамны сайд хамтарсан тушаалаар баталдаг. Энэ зохицуултаараа баталчаад байгаа. Тэр нь бол нэг одоо зуны сургалт бусад энэ хөгжлийн үйл ажиллагаанд нэг дунджаар 71 мянгаас 105 орчим мянган төгрөгөөр ингэж баталсан байгаа. Тэгээ энэ нөгөө инфляциас хамаарат тухайн одоо нэг хүүхдийг сургахад ямар зардал гарах вэ гэдгийг тооцож байгаа учраас яг тэдэн төгрөг гэж бол зааж өгч болохгүй байгаа. Өнөөдөр хоёр ээлжээр хичээллэж орой гэртээ харьдаг хүүхдүүд хизээдэн дугуйлан сэгцэд хамрагдах бай. За тэр бүхэл төсвийн тэрбумаар баригдсан сургуулийн спорт заал, урлагийн техникумуд хичээл тарсны дараа хүүхдүүдэд биш гадныхан түрээсээр олддог бизнес болон хувирсан асуудлыг ч эхлээд цэгцлэх ёстой хэллээ. За түүнчлэн энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор санхүүжилт болон хүний нөөцийн асуудлыг улам наривчилж амьдрал дээр хэрэгжихүйц болгож сайжруулах шаардлагатайг хэлж байлаа. Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл Сүбатуулд, Сумьябазар, Нямбатар одоо Пүрэв дарга нарыг тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын намын удирдах зөвлөлтөөр шийдээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд зүгээр л батламжлах үүрэг өглөө. Ингэхээр иргэдээ сонгогдсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгч өөрсдийн дундаас хотын даргаыг сонгох ямар ч эрх мэдэлгүй. Намын дарга нарын шийдвэрийг гар өргөн баталдаг төдий бүтэц болж хувирлаа гэх шүүмжлэл ойрын өдрүүдэд өрнөлөө. Тэгэхээр ер нь нутгийн өөрөө удирдах ёс мөн үү гэх эргэлзээ ирэхгүй төрж байна. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 62-ын 2-т улсын зэрэглэлтэй хотын засаг даргаыг томилох асуудлыг хуулиар зохицуулна гэж маш ерөнхий зааснаас болоод өнөөдөр Улаанбаатар хотын даргаыг 1.7 сая иргэнэнч биш, иргэдийн төлөөлөл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурланч биш, тусгаар тогтнолын ордонд суугаа намын удирдах зөвлөлийг хэдхэн хүн шийддэг гажуудал хууль ёсны мэд үргэлжилж байна. Харин үүнд хуулийн ямар зохицуулалт хийх шаардлагатайг ингэж тайлбарлалаа. Заавал дотроосоо нэр дэвшүүлснээрээ энэ нь бол нутгийн ойрын удирдлагаас хэрэгжиж байна гэдэг бол агуулга бол биш юм. Сая болсон үйл явцын хамгийн онцлог зүйл нь юу гэхлээр зэрэг хуульд 2022 онд өөрчлөлт орсноос шалтгаалж дээд шатны засаг дарга буюу ерөнхий сайд одоо тодорхой 2-3 нөхцөл байдал үүссэн. Түүн дотор одоо үүрэг даалгавар удаа дараа биелүүлэхгүй байх гэдэг юм уу. Тохиолдолд доод шатны засаг дарга ингээ огцруулах ийм эрхтэй гэдэг энэ заалт хуульд өөрчлөлт орсон анхных нь хэрэгжиж байгаа. Энэ нь юу гэж нэхлээр нийслэлийн иргэдийн хурал, нийслэлийн засаг даргыг, аймгийн засаг даргыг, дүүргийн засаг даргыг, дээд шатны засаг дарга огцруулахыг нь зөвхөн онцгой бүр эрхэн зөвхөн иргэдийн хуралд байсан бол одоо дээд шатны засаг дарга буюу төрийн төлөөлөл гэж байна шүү дээ. Одоо нутгийн удирдлага бол төр болон нутгийн өөрөө удирдах байгууллагын иргэд ингээд хамтарч удирдлагыг хэрэгжүүлдэг байсан бол за яг энэ заалтаар бол ерөөсөө өөрөө удирдлагын байгууллагын буюу иргэдийн саналыг огц харгалзахгүйгээр дээд шатны төрийн удирдлага шууд автоматар хэрэгжиж байгаа энэ тохиолдол баг 2 дахь удаага л болж байна. Миний санаж байгаа зөв байна эсвэл буруу л ховд дээр хэрэгжсэн санагдчихэв. Тэгэхээр энэ агуулгаараа харахад өөрөө удирдлагын ёсны байгууллагын эрх хэмжээ бол ирэхэд за энэ заалт ер нь зөвөр зөв юм уу гүм үү гэдэг асуудал яригдах ёстой л гэж харж байгаа. 22 онд бид нар үндсэн хуулийн ихтэй нэг тийм хоёрдмал залт оруулсан. Нутгийн өөрөө удирдахсыг төр удирдлагыг хослуулна гэдэг. Тэгээ яаж хослуулах юм гэдгээ бид нар засаг сараа нөтөсрөө хуулиар хийж явах та. Дандаа хоёр талд явж ирсэн. Засаг дарга бол за энэ аймаг нийслэлийн засаг даргаалал нь хамаатай гэсэн. Засаг дарга бол төрийн төлөөлөгч. Нийслэлийн хурал, аймгийн хурал гэдэг бол өөрөө удирдахсны төлөөлөл. За ингээд энэ хоёрын хооронд эрх мэдлийн булаацалтай ер нь бол болсон. Тэг яах вэ? Төрийн төлөөлөл нь бол энэ хугацаанд бол 30
30 жилд бол ер нь дандаа яалж ирсэн. Тийм ч бас хуулиар дандаа илүү их мэдлэг өөртөө төвлөрүүлж ирсэн. Ингэсээр бас үлдээ өөрөө өдөртөх бие нөгөө хурлын эрх хэмжээ маш их хэмжээд хомигдсон гэж ойлгож болно. За нөгөө талдаа зөвхөн би ингээд улс төр талаас авч бас судлаач талаас ярил бусад улсад бол ийм л юм бэл. Засаг дарга буюу одоо энэ аймаг нийслэлийн засаг дарга гэдэг бол төрийн төлөв шууд томилогддог байх хэрэгтэй. Энэ яг тэр улсын хурлын гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх гэж байгаа. Засгийн газрын гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж, өөрөлдөл төрийн дэд байгууллагуудын гаргасан шийдвэрийг тухайн аймаг орон нутагт хэрэгжүүлэх гэж байгаа хүн байхгүй. Уг нь бол өөр өдөртөхс нь бол тухайн одоо орон нутгийг хөгжүүлэх хүмүүсийг өөрөө гаргаж ирдэг ийм л зарчимтай юм лээ. Тэгээ энэтэй холбоотой нэг сони юм байдаг. Энэ одоо ардын нам арлс нам гэдэгтэй биш. Ер нь орон нутгийн өөр өдөртөхсөнд улс төрийн намууд нэр дэвшилт хийдэг юм бэл. Бусад улсад. Байхаар нөгөө намуудынх нь өдөртөх зөвлөж гэдэг юм эрхгүй байгууллагын шийдвэр гараад энийг тамиаар би мэдмээр гэдэг. Гэтэл нөгөө сонгуул болоод төлөөлөгч нарыг сонгочод идэг. Гэтэл нөгөө намын бодлогоор гэдэг юм орж гэж энэтэй холбоотой. Бусад газар бол парламентын сонгуулийн үндэсний хэмжээний ингээд төрийн бодлого тодорхойлох гэж юм бол улс төрийн намууд бодлого гаргаад өрсөлдөөд үндэсний хэмжээний бодлого гаргаад нэр дэвшилт хийгээд явдаг. Яг орон нутгийн өөр өдөртөхсөд эсэж улс төрийн намууд нэр дэвшилт хийдэг юм лээ. Тэгээд бид нар нөгөө суурай зөв харахгүй энэ юм ингээд засагдахгүй. Цаашдаа ингээд үргэлжлээд байна юм. Эрчим хүч шатхууны импортын хамаарлыг багасгах засгийн газрын ногоон тогтоолын хүрээнд шуурхаа хэрэгжүүлж буй нэг ажил бол цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт юм а. Энэ ажлын хүрээнд төлш эрчим хүчний хараат бус байдлыг бууруулах тухай засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх уулзалт өнөөдөр төрийн ордонд боллоо. Энэхүү ногоон төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтад үндэсний 100 гаруй компани оролцоогоо илэрхийлсэн байна. Энэ онд 80 байршилд цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө байгуулах бөгөөд 6 дугаар сарын 5 гэхэд гэрээ байгуулж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэхийг ерөнхий сайд үүрэг болголоо. Нийслэл цахилгаан машин цэнэглэх 80 өртөө байрших газрыг хотын засаг дарга тогтоох бөгөөд харин ногоон өртөө байгуулах санхүүжилтийг сангийн яам татварын 1% хөнгөлтөөрөө шийдвэрлүүлэхийг ерөнхий сайд үүрэг болголоо. Ингээд том хувийн компаниуд бол 1%-аараа Улаанбаатар хотыг нэг 80 байршил дээр фаст чаржерыг барьж байгуулъя. Ингүүл цаашдаа урт хугацаанд энэ эрчим хүчний хараат байдлаас буурахад том дэвхэн болно. Дээрээс нь татварын ерөнхий газрын дарга ирсэн. Тэгээ төр заавал өмчлөлтөө авна гэж асуудлыг өндрүүлэхгүйгээр тэгээ зөвхөн нарын дарга тэр 1%-ийг шийдвэрлээд яг энэ 80 байршил дээр ажлуудыг эхлүүлээ. Хувийнхын юм сонирхол илэрхийлж байхад бид нар дэмжиж явъя. Тэгэхээр манай Улаанбаатар хотын агаарын бохирдлын нэг 30 орчим хувь нь бол автомашинаас шалтгаалж байгаа. Тэгэхээр бид нар яалтчгүй юм цахилгаан машин, ногоон машиныг тоог нь өсгөх шаардлагатай байгаад байгаа. За миний зүгээс юу хийж чадах вэ гэхээр та бүгдийг зөвшөөрлөө аваад процессыг эхлүүлэхэд ямар нэгэн одоо саад тэг байхгүйгээр маш амар хэлбэр байдлаар хурдан асуудал шийдэх байдлаар зохицуултуудыг хийж өгье. Өдөөс хойш манай нийслэлийн зөвлөлийн хурал болно. Энэ дээр би тусгай ажлын хэсэг гаргаад яралтай ажилд нь оруулъя. Энэ бол нийгмийн хариуцлагын төсөл. Тиймээс нэг компани гүйцэтгэх боломжгүй. Тиймээс энэ чиглэлийн ногоон бизнесийн төслөдлөө орох сонирхолтой компаниудын огтлолцох цэг нь энэ төсөл болж байна. Үүнд засгийн газрын бодлогын дэмжлэг, татварын хөнгөлөлт эргээд энд бизнесийг хэрхэн дэмжих боломж бүрдүүлж байгааг ингэж тайлбарлаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд 2024 онд орсон өөрчлөлтийн дагуу нийгмийн одоо чиглэлээр аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлууд тодорхой ажлуудыг салбарлуулган дээр одоо тухайн салбарын сайдын тодорхойлоод журмаа батлаад түүний дагуу татвар ногдох орлогоос нь одоо 1% хүртэлх юм хөнгөлтийг бол эдлүүлэх ийм заалт бол аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль дээр бол байдаг. За энэний дагуу өнөөдөр бол ерөнхий сайд дээр өгсөн чиглэлийн бол цахилгаан машин цэнэглэх, цахилгаан машин цэнэглэх ийм барилга байгууламжуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд барьж ашиглалтанд оруулж байгаа аж ахуйн нэгжүүдэд энэхүү хөнгөлтийг эдлүүлэх одоо зохицуултыг ойлгомжтой болгох, төргөн шуурхай энэ зохицуултыг хөнгөлтийг эдлэх ийм боломжийг бол эдлэх ийм талаар бол чиглэл өглөө. КОП 17 хурлаас өмнө бол бид нэр Улаанбаатар хотод нийтдээ нэг 40 орчим газар бол энэ станца байгуулна. За дээр нь нийтдээ 2 жилийн хугацаанд бол 500 станц байгуулж дунджаар бид нар нэг 5 жилийн хугацаанд 50,000 цахилгаан автомашин Монгол улсад одоо хэрэглэгчд маань хэрэглэх
боломжийг нь бүрдүүлж өгөх гэж байгаа ийм төсөл юм байна. Нөгөө талаараа энэ төсөл хэрэгжснээр манай жолооч нар нэг жолооч иргэний хувьд бол жилд дунджаар 7 сая орчим төгрөгийн ийм хэмнэлт хийх боломжтой болж байгаа. Энэ 5 жилээр ингээд 50,000 машин ингээд тооцоод үзэхээр бидний хувьд л ойролцоогоор 450 орчим сая долларын ийм хэмнэлтийг Монголын эдийн засагт бий болгоно. Энэ бол маш өндөр өгөөжтэй гэж бид нийгэм талаасаа бол ингэж харж байгаа. Энэ шийдвэр амьдрал дээр хэрэгжүүлж ирийн иргэн жолооч таны халааснаас бензин дурсдаг байсан мөнгнөөс жилд 7 сая төгрөг орчим хэмнэгдэнэ гэсэн үг. Инхийн тулд харин цахилгаан машинтай болох шаардлага үүсэж байна. Тэгвэл эко эрчим хүчний бизнес эрхлэгчдийн хувьд төрөөс татврын 1% хөнгөлөлт авч шинэ зах зээл рүү орох том боломж нээгдэж байна гэсэн үг. Сонгон шалгаруулалт, газрын зөвшөөрөл гэх мэт дарга нарын хүн суртал хугацаанд шийдэгдэж, эх 6 дугаар сарын 5-нд барилгын ажил саадгүй эхэлж чадвал Улаанбаатарын утаа төгжрлийг бууруулах бас нэгэн шинэ гарцтай болохоор болж байгаа юм а. Улаанбаатар хотын худалдааны танхимаас 2 сард 1 удаа бизнес эрхлэгчдэд шинэ боломж болон мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулдаг. Өнөөдрийн энэхүү уулзалтаар ногоон бизнес шийдлийн тухай бизнес эрхлэгчид хэлэлцлээ. Манай улсад ногоон зээлийн хэмжээ 2.5 их найдад хүрч нийт олгогдсон зээлийн 5.6%-ийг эзэлж байна. Үүнийг 2030 он гэхэд 10% хүргэх зорилтыг тавьжээ. Энэ хүрээнд зээлийн хугацааг 60 сар болгож хүүг бууруулахаар шийдвэрлсэн. Түүнчлэн бизнес эрхлэгчид энгийн зээлээс 4-5% бага хүүтэй зээл авах таатай нөхцөл бүрдэж байна. Нөгөөтэйгөр манай улс сэргээгдэх эрчим хүчийг 4 жилийн дотор 30% хүргэх зорилтыг тавьсан. Гэхдээ эрчим хүчний үнийг төрөөс хатуу барьж төлбөрөө цагтаа өгдөггүй учраас бизнес эрхлэгчид энэ салбарт хөрөнгө оруулахаас айдастай байдаг. Нөгөөтэйгөр ногоон бизнес 5-8 жилийн дараа өгөөж өгдөг учраас зээлийн хугацааг 60 сараас илүү уртасгах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Ногоон зээлгийн маань хүн маань хамгийн багадаа 16-аас 17-8% таа байна. Энгийн бизнесээр л 20 гараа явчихсан байж байна. Тэгэхээр 16-аас дээш хувийн хүүтэй зээлээр одоо энэ урт хугацааны төслийг сангуулжуулахад бол эхний яг зээл төлж эхлэх жилүүлэлтэд болондоо хасах каштай буюу мөнгө дутагдахаар тооцоо гараад байгаа. Тэгэхээр нөгөө орж ирж байгаа хүчний хэмнэлт буюу борлуулалтын орлогоос буцаага зээлийг төлж чадхаар барагдаад байгаа учраас энийг төрөөс одоо бодлогоор дэмжиж татаас өгж хүүг нь бууруулж өгөхгүй бол болохгүй байгаа. Манай улсын хувьд бол манай дотоодын зах зээл дээр ногоон чиглэлийн бизнесийн төрөл аягүй цөөхөн байгаад байна. Тийм ч учраас энэ чиглэлээр бид нар хоорондоо мэдлэг мэдээлэлээ солилцох, манай төрийн зүгээс энэ чиглэлээр ямар одоо бодлого баримталж байгаа мэдээллийг авах. За түүнээс гадна одоо ямар бизнесийн боломжууд бие биендээ санал болгож болох вэ гэдгийг хоорондоо ярилцахын хамтын ажиллагааны их усрыг тавих зорилгоор өнөөдөр л энэ чиглэлээр бид нэр одоо B2B уулзалтаа хийж байна. Сүүлийн 10 жилд олон улсад ногоон санхүүжилтийн хэмжээ 40 дахин өсжээ. Цаашид жилд дунджаар 21%-аар тогтмол өсөх төлөвтэй байна. Олон улсын хөрөнгө оруулагчид, банкуд, байгаль дээлтэй ногоон бизнест хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгдэж байгаа учраас манай улс энэ чиглэлийн бизнесээ хөгжүүлж, гаднаас хөрөнгө оруулалт татах олон боломж бий гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Тийм ч учраас бизнес эрхлэгчид ногоон бизнесийн талаарх мэдлэг ойлголтоо сайжруулах шаардлагууд байна гэлээ. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Халамжийн хавт гарсан бодлого ажиллах хүчинд сөргөөрнөлөөлж татварын бодлого залуусыг туйлдуулж байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого бодиттой дэмжлэг болно гэж харж байгаагаа мөн хэллээ. Түүхийд материалын үнийг бодлогоор барихад анхаарах хэрэгтэйг онцллоо. Повгор хүүгээд нарийн боовны одоо энэ үйлдвэрийг байгуулад 10 жил болж байна. Ер нь бол яг зүгээр би бол зүгээр Монгол улс жилээс жилд хөгжиж байгаа бас нэг зөв тал руугаа явж байгаа гэж харддаг. Зүгээр яг бизнес эрхлэгч бидний хувьд бол яг зүгээр улсаас тийм зүгээр туслалцаа гэхээсээ илүүтэй дэмжлэг гэхээсээ илүү зүгээр л одоо энэ нэг одоо сая нэг юу яалаа шүү дээ. Учрал гишүүн чинь нөгөө нэг сайд болонготой
За нэг манай одоо засгийн газар одоо энэ манай засгийн газрын энэ ажиллаж байгаа энэ бүрийн эрхийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт шахалтгүй болно. Одоо энэ гаднаас орж ирж байгаа шалгалтчүүлэг одоо илүү төт юм уу битгий байгаа ч битгий ингэ шалгалтаар ингээ хааж бооно гэдэг байгаа ч энийгээ зөксөөгөөч гэдэг. Над энэ таалагддаг байгаа. Энэ үйлдвэрлэлийг ажилуулад 10 жилийн хугацаанд юу үтсэн бэ гэхээр ерөөсөө гаднаас нэг шалгалт орж ирээл за ингэдэг гэл ингээл хацтай явж ирсэн. Аюу хэцүү шүү дээ. Хүнсний үйлдвэрлэл одоо энэ талах ялангуяа энэ талах нарын бов эрхэлж байгаагийн зүгээр энэ салбарынхаа үүднээс ярихад ерөнхийдөө энэ яам маань энэ нэг түүхийд нийлүүлдэг энэ монополуудтайгаа нэг тулж ажиллаад энийхээ үнэн дээр л жоохон доктортой байх талаас нь ажиллаж өгөхгүй бол бид нар ч 1000 нөгөө нэг үнийг докторжуулах барих гээд нэмэргүй идэх байхгүй. Яг гэвэл одоо энэ далах нарын бовонд ордог оронголын тос байна те маасл байна одоо юу идэх ингээл түүхийд 3 литр ингээл нэмэгдээд ирэхэд бид нар нэмхээс үр зам байхгүй. Үйлдвэр эрхлэхэд зүгээр ганц том асуудал үед энэ ажиллах хүч. Бид нар одоо жишээлбэл банкнаас нэг томоохон зээл авсан байдаг ажиллах хүч олддоггүй тийм үү? Тэгэнгүүт нөгөө нэг ажиллах хүчийг олдохгүй байгаа шалтгааныг нь улс төр өөрөө өгöd идэх юм болов гэж боддог. Ерөөсө бүхий л төрлийн халамжтай. Тэр халамжаар хүн болоод яваад амьдраад их шиг. Үнэхээр одоо жишээлбэл годмонд одоо ингээл дэлгүүр үүдийн үүдэр ингээл болж үрсэг сууж байгаа аригчид байна шүү дээ. Тэд нар халамжаараа амьдраад байгаа байхгүй. Зөөр нэг дэлгүүрт нөө халамжийн тэмдрийг тавьчихсан. Тэгэл ажил хийхгүй. Энэс ч юм болоод энэ одоо энэ халамжийн хавтгаарлаас болоод нэгдүгээрт одоо Монгол улсыг муухай харагдуулж байгаа аригчид ихсэж байна. Үеийн үед энэ аригч чинь залуужж байна. Ажил хийдэг хөнгөө болж байна. Энэ ажил хийдэг хүнийг дэмжихэд маш авах зүгээр л ажил хийж байгаа улсуудаа халамжийн хүч. Энэ бизнес эрхлэгч хүн болгон ч гэх юм бол ажиллах хүчтэй болно. Гоохгүй шүү дээ. Хүн болгон ажил хийгээ гэдэг юм. Тэгэнгუთ бид нар ч одоо хүнсний үйлдвэр эрхэлж байгаа улсууд хамгийн гол амар зүйл нь энэ олон халамжаас ч болоод ажиллах хүч олдохгүйгээс болоод мэрэгжлийн бус ажилчид зөндөө хүнсний салбарт ялангуяа технологич байхгүй. Зүгээр л ажилд орё гэсэн улсуудыг л ажилд авч байгаа. Юусе энэ байхгүй. Тэгэх юм бол ядаж л нөгөө нэг мэрэгжлийн түвшинд л бас бага бүрдүүлнэ шүү дээ. Эрдэнэс оюу толгой хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтанд нийт 10 нэр дэвшигч материалаа ирүүлж материалын бүрдэл мэргэжлийн болон тусгай шалгуур ярилцлага гэсэн 3 үе шаттай үнэлгээ хийжээ. Холбогдох дүрм журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтаар нэр дэвшигч Тэлмүн хамгийн өндөр оноо авсан байна. Бямбарагчаа огтой Тэлмүн нь Монгол Улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль болон Америк нэгдсэн улсын Корнель их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрийн зэрэгтэй, эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компани засаглалын чиглэлээр мэргэжсэн, Оксфорд, Дьюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн 2010-аас 2026 онд сангийн яамд мэргэжилтэн, хилцээний дарга, газрын даргаар ажиллаж, оюу толгой, орооно зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татврын хэлэлцээрд голлох үүрэгтээ оролцож иржээ. Мөн Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани, Төрийн банк хувьцаат компани зэрэг төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан туршлагатай. Тэлмүн нь одоогоор Азийн хөгжлийн банкны төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд Эрдэнэс оюу толгой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажиллаа албан ёсоор хүлээн авна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төр, эрдэм шинжилгээ, хөндлөнгийн төлөөлөл буюу Эрдэнэс Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани, аж үйлдвэр Эрдэс баялагын яам болон Ихтэйд сургуулийн багш судлаачид хамтран ажиллалаа. Богд банк олон улсын хөрөнгийн зах зээл 75 сая долларын үнийн дүнтэй нээлттэй бондыг амжилттай арилж алжээ. Уг бонд нь 3 жилийн хугацаатай жилийн 9.5% тогтмол купонтой бөгөөд Австри улсын Венийн хөрөнгийн биржид бүртгэжээ. Анх дахь зах зээлийн арилжаагаар олон улсын институционал хөрөнгө оруулагчид захиалга өгснөөр санхүүжилтийг 100% татан төвлөрүүлжээ.
Бондын санхүүжилтийг банкны үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид экспорт, худалдаа, үйлдвэрлэл болон хувийн хөвшлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд үе шаттайгаар зарцуулахаар төлөвлөжээ. Тус бондын арилжааны ерөнхий зохион байгуулагч Андре Траар дэлхийн санхүүгийн салбарт тэргүүлэгч JP Morgan ажилласан бол Frontier Strategies компани зөвлөхөөр ажилласан байна. 5 дугаар сарын 1-ээс 24-ний өдрийн хооронд Тянжин Бомтоос Ирээн замын үе чиглэлд нийт 39 галт тэрэг гарч Тянжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 1700 орчим чингэлэг байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо мэдээллээ. Харин Улаанбаатар хотын Гайлийн 6 хяналтын талбайд нийт 847 чингэлэг байгаагаас ачаатай 610, хоосон 237 чингэлэг байна. Гайлийн байгууллагуудын баярын амралт 5 дугаар сарын 27-наас эхэлсэн учраас ойрхон орнод зүүн Өмнөд Аз болон Хойд Африкийн бүс нутгууд баярын амралтад шилжиж ачаа тээврийн бүрдүүлэлт төр зогсох эсвэл үлэм чимжээгээр саадах төлөвтэй байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо санууллаа. 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд Амар сайхан Бүгд найрамдах Солонгос улсад албан айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Бүгд найрамдах Солонгос улсын хууль зүйн сайд Джонсон Хутэй албан ёсны уулзалт хийж цаашид хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, эрүүл мэндийн аялал жуулчлалын визийн нөхцөл шалгуурыг уян хатан болгох, виз олголтын үйл ажиллагааг захимжуулах, түргэн шуурхай, ил тод болгох чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн улирлын чанартай ажиллах хүчний хөдөлгөөнийг зохицуулах, зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажиллах хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар иргэдийг хууль бус зуучлал, хөдөлмөрийн мөлжлөг, гэмт хэргийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ. Хууль ёсны ажил эрхлэх боловсрол нөхцөлийг бүрдүүлэх, бүгд багцууд оюутнуудын хууль бус зуучлалыг насан зогсоох тал дээр ер нь тагтаагийн байгууллага ер нь холбогдох байгууллагын бас тодорхой хугацаатай үүрэгдэл өгсөн байна. Солонгосын харьяатын газрын дарга энэ сард ойрын хугацаанд Монголд ажлын айлчлалын дагийн харьяатын асуудал тавьчихсан байна. Энэ чиглэлээр бид нар одоо ингээд эмчилгээний болон ар гэрийн ачаглалтаа тэгээд эрүүл мэндийн шаардлагаар үүссэн хүмүүсийн визний асуудлуудыг ярих. Цаашлах юм бол одоо олон удаагийн виз, дээрээс нь визний хөнгөлөлтийг одоо үзүүлэх чиглэлээр нэлээд удаа акцентивчүүд гарна байна. Цаашдаа бид ер нь манай улсын 60 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байгаа энэ газар одоо хамгаалах байр гэнэ үү? Эсвэл төр одоо оршин суух газар гэнэ. Агуу нөхцөл байдал үүссэн одоо ийм иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийн бүрдүүлэх тал дээр очингуудаа би бас холбогдох яамны сайдуудтай уулзалтаж энэ ярианыхаа хүрээнд шийдэл гаргах бас ажиллая. Хууль зүйн дотоод хэргийн сайд Амар сайхан Бүгд найрамдах Солонгос улсад ажиллах үедээ тус улсад сурч ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн төлөөлөлтөд уулзлаа. Иргэдийн зүгээс эцэг эхийн хараа хяналт сул, оюутан залуус эрсдэлд орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгөө гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах тухай санал хүсэлтээ илэрхийллээ. Манай сургууль маань дэнжид 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Манай сургууль сурж байгаа хүүхдүүд маань монгол хүүхдүүд. Солонгос амьдарч байгаа хүмүүс одоо бичвэрэмтний зөрчилтэй хүмүүс маш их байгаа. Энд визгүй амьдарч байгаа одоо 6 жил болсон, түүнээс дээш жил болсон хүүхдүүдийг зөвхөн Солонгос сургуульд явсан тохиолдолд тэр хүүхдүүд болон тэдгээ аав ээжид виз олгодог ийм асуудал гарч ирсэн байгаа. Гэхдээ бид нар өргөн хүрээтэйгээр Монгол улсын аюулгүй байдлын зүгээс ч юм харах юм бол бид иргэдээ алдаад байгаа юм. Тэр хүүхдүүд маань яг солонгосчууд байна гэсэн үг. Энийг бодлогын хүрээнд та бүхэн анхаарч өгөөч. Нийтлэг тулгараад байгаа нэг зүйлээсэн ийм монголоор бид нар одоо аягүй их бичиг баримтыг захимаар аваад маш их ажил хөнгөвчилж байгаа. Тэгэхдээ энийг одоо ингээ хууль зүйн яамнаас иммиграшныхаа одоо бүх шатанд Монгол ийм болцсон. Энийг ингээ бүрэн дүрэн хүлээж аваач гэж ингэж хүсэлт гаргаж өгдөг юм уу? Таниулж өгөөч. Зарим одоо иммиграшны ажилтнууд болохоор очихлаар хүлээж зөвшөөрөхгүй. Монгол улс их цаасан хувь аваад ирээ гэдэг. Бид бүхнийг эх орондоо авиж боломжийн минь гэж энэ олон хүмүүс докторантууд энд байгаа хүмүүсийг ч үргэлж сурч боловсрохоор нь юу гэдгийг энэ дээр бодлогын хэрэгжүүлээд энэ хүмүүсээр өөрчлөлт хийгээд ингэ баймаар байгаа байхгүй. Янз янзын хүмүүстэй би их уулзсан. Тэр дундаас нэр хамгийн өргөдөлтөнд 18, 19 настай. Би тийм хүмүүсд харийн нутагт ирчээд хичээл хийж. Өдөр нь хичээл хийж шөнийн ажил хийдэг. Тэр хүмүүс шөнө ажил хийгээд
үүрийн 4-5 цагт ажилласаа буугаад 9 цагт эргээ хичээлдээ гардаг. Хоолтын мөгч байхгүй. Ээж аав нь ерөөсөө гадаад гарчуд боллоо гэсэн ээж аавууд нэр үнэхээр ихэнхэн байдгийн шүү. Мөн иргэд төрийн цахим үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чандад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дөрвтэй арга хэмжээ авах, гэр бүл хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадах санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтанд орсон иргэдийг төр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхан бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч буй иргэдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч холбогдох яам агентлагуудтай хамтарч ажиллахаа илэрхийллээ. Манай улсад хүний эрхийн төлөв байдал болон нийгэм эдийн засгийн судалгаанууд мэдээллийн алдаа болон зөрүү ихтэй байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэж байна. Энэ нь дэмжлэг хэрэгтэй зорилттой бүлгийн хүмүүст чиглэсэн зөв бодлого шийдвэр хэрэгжихгүй байх эрсдлийг дагуулж байгаа юм. Энэ талаар өнөөдөр Хүний эрхийн судалгаа, чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх хэлэлцүүргээр салбарын экспертүүд ярилцлаа. Жишээлбэл эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүд болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн талаарх судалгаа болон тоо мэдээллүүд холбогдох албадад зөрүүтэй байна. Тухайлбал цагдаагийн ерөнхий газар болон шүүх шинжилгээний ерөнхий газарт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо мэдээллүүд 3000 гаруйгаар зөрүүтэй байна. Энэ нь эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд хүрэхгүй асуудлыг үүсгэж байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзэж байна. Түүнчлэн судалгааны байгууллагууд нэгдсэн бааз суурьтай байхаас гадна уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэлээ. Нөгөөтэйгүр төрийн болон төрийн бус байгууллагууд судалгаа хийхдээ иргэний хувийн мэдээллийг хамгаалах систем болон ёс зүйгээ сайжруулах хэрэгцээтэй байгааг хэлж байлаа. Сум баг одоо зорилттой бүлгээр орох тусам хүний хувийн мэдээлэл рүү ордог. Тэгээ хүчилтэй холбоотой юм асуудлыг авахаар энэ дээр нууцлалыг хангах, ёс зүйг баримтлах асуудал дандаа дурдахгүй бол бид нар чинь цөөхүүлээ хүн амтай газар хэдийгээр нэрийн дурдаагүй ч гэсэндээ хэн болохыг нь олж мэдхүйц тийм хэмжээнд амьдардаг хүмүүс. Тэгэхээр тэр нь эргээд нөгөө хүнийхээ ажил, амьдрал, аюулгүй байдал нөлөөлнө гэдэг дандаа бодож энэ судалгааны үр дүнээс нийтэлж кейсийг бас авч авахгүй болохгүй. Салбар болгон гэдэг юм уу, байгууллага болгон одоо тал бүрт маш олон судалгаануудыг хийж байна. Тэдгээр нь яг үр дүнтэй байна уу, бодиттой байна уу? Эсвэл тэгээ асуудал одоо юу гэдгийг олон нийтэд түгээж чадчихэв нөө, тэр хийсэн судалгааныхаа одоо бодит үр дүнг эргээд ашиглаж чадчихэв нөө, тэ бодлого боловсруулагчид хүргэж чадчихэв нөө. Тэгэхээр тэр нь эргээд яг нөгөө нэг судалгаанд хамрагдаж байгаа асуудлууд гэдэг юм уу, судалгааны сэдвүүд, тэ судалгаанд хамрагдаж байгаа иргэдийнхаа одоо асуудлуудыг шийдэж чадчихэв нөө, тэ гэдэг асуудлыг бид нар бас харах хэрэгтэй болчиход байна. Хүний эрхийн үндэсний комисс жил бүр 100 гаруй судалгаа мэдээллийг цуглуулж, илтгэлдээ тусгаж засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудад зөвлөмж хүргэдэг. Гэтэл үүний хэрэгжилт нь хангалтгүй түвшинд байна. Жишээлбэл тус комиссийн 23 дахь илтгэлд тусгасан ус хөрс агаарын бохирдлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах зөвлөмжийн хэрэгжилт 2 жил гарны хугацаа өнгөрсөн байхад ердөө 30 гаруй хувьтай байгаа юм а. Тийм ч учраас бүх шатны төрийн байгууллагууд иргэдийн эрхийг хамгаалах үүрэг болон хариуцлагаа ухамсарлах шаардлагатай байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос онцолж байна. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Та бүхэн хэсэг хугацааны дараа гадаад мэдээгээ хүлээн авч үзнэ.